Хайцгаана уу? Ани байна. Энэ удаагийн хаан бичлэгээр Мико Каваками гэдэг зохиолчийн Heaven гэдэг номыг ярахаар бол бичлэгээ бэлтгэсэн байгаа. За тэгээд номоо эхлүүлэхээсээ өмнө ер нь энэ ном юуны тухай вэ? Тэгээд би энэ удаагийн хаан бичлэгээр яг юу ярих гэж байгаа вэ гэдгээ хальт хэлье гэж бодлоо. За тэгээд Heaven гэдэг ном нь болохоор яг анх би нөгөө нэг cover-ыг харсан баггүй. Тэгээд ийм coverтай тэгээ нөгөө cover нь болохоор нэг юм 10 жилийн эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд тэгээд ингээд нэг юм алдсан ийм зурагтай байсан. Тэгээ би анхаарчаад нэг юм өсвөр насны хайрны талаар ч юм уу тэ өсвөр насны үерхлийн талаар харуулсан иймэрхүү ном байх гэж бодоод тэгээд яг зүгээр байж ахаар уншия гэж бодоод авсан. Тэгээд яг номын сангаас зээлж уншаад тэгээд энэ ном маань бол өсвөр насны дээрлэлт, гадуур халтын талаар байгаа. Тэгээд надад айгүй тийм хүн сэтгэл төрүүлсэн. Тэгээд би яг энэ зохиолчийн талаар ярих хэрэгтэй юм байна. Тэгээд энэ зохиолчийн номнуудын талаар бас онцлж хэлэх хэрэгтэй юм байна. Тэгээд өсвөр насны дээрлэлт ер нь Монголд яаж явагддаг вэ? Үүнийг яг яаж даван туулах вэ? Заавал ярилцах ёстой сэдв гэж бодоод энэ удаагийн хаан бичлэгийг бэлтгэсэн байгаа. За тэгээд Мико Каваками гэдэг эмэгтэйгийн талаар хальт ер нь ярих гэж бодлоо. Тэгээд би энэ эмэгтэйг яаж олж мэдсэн бэ гэхээр би нөгөө Муракамигийн талаар айгүй их судалдаг. Муракамигийн номыг амар их уншдаг штэ. Тэгээд энэ эмэгтэйг бол айгүй их магтсан ийм ишлэлүүд айгүй хэлсэн байсан. Тэгээд би Муракамигийн бас одоо өөрийнхөө хувьд хүлээн зөвшөөрөгдсөн юм Япон эмэгтэй зохиолч гэхээр миний анхаарлыг амар татаад тэгээд би Breast and Eggs гэд номыг бол анх уншсан. Тэгээд би Муракамигийн номыг бүр ингэ шимтэж уншдаг хүнийхээ хувьд нэг зүйл дээр жоохон ингэ сэтгэл жоохон гонцгор байдаг ахгүй юу. Тэгээд тэрний үе гэхээр Мураками бол ийм сюрреализмаар бичдэг. Дээрээс нь ийм гоё юм үлгэрийн ертөнцөдөө нэг өөр ертөнцөд орсон юм шиг бичдэг нь гоё хэдий ч эмэгтэй хүний талаар бичгтээ жоохон ийм эмэгтэй хүнийг жоохон дутуу үнсэн ч юм уу те эмэгтэй хүнийг жоохон бие махбодоос одоо өөрөөр ингэж харуулдаггүй надаа ерөөсө таалагддаггүй. Тэгээд яг Мико Каваками гэдэг яг энэ зохиолчийг уншаад би үнэхээр таалагдсан. Breast and Eggs гэдэг номыг би уншаад үнэхээр гоё байсан. Яагаад вэ гэхээр би өөрөө эмэгтэй хүн учраас яг охин байх үеэс яг ингээ бие хүн болоод эмэгтэй хүн болох явцад эмэгтэй хүний сэтгэл зүй болон бие махбод ямар байдлаар өөрчлөгддөг, нийгмээс ирж байгаа эмэгтэй хүнд одоо тавигдсан хүлээлтүүд ямар байдаг зэрэг ч юм уу те иймэрхүү зүйлсүүдийг ингэж харуулсан надад айгүйх таалагдаад тэгээд би энэ Heaven гэдэг номын дараа нь уншсан. Тэгээд энэ номнаас айгүй тийм эмзэг те хүний өсвөр насны үеийн сэтгэл зүй, дээрлэх зэргийг ингээд бичсэн надад айгүй их таалагдаа. Тэгээд би заавал энэ эмэгтэйн талаар ярих хэрэгтэй юм байна гэж би бодсон. За тэгээд Мико Каваками гэдэг энэ эмэгтэйгийн талаар судлаад үзэхэд бол 1976 онд төрсэн юм билээ. Одоо нэг 49 орчим насны эмэгтэй. Тэгээд анх бол өөрөө ийм pop маягийн юм дуу ингээд зохиож бичдэг. Дээрээс нь клабд ажилладаг. Ийм жоохон ийм фрилансер маягийн эмэгтэй байж агаад тэгээд 2006 онд байсан нь өөрийнхөө ийм зохиолч болох дебютээ хийгээд тэгээд дараа нь бестселлер болох Breast and Eggs гэдэг номороо Японы бол зах зээл дээр гарч ирээд тэгээ айгүй олон хэл дээр ингээ орчуулагдаад олонд танигдсан эмэгтэй зохиолч болсон. Тэгээд энэ эмэгтэй яагаад ийм нийгмийн хүн сэдвүүдийг авч бичдэг вэ гэхээр өөрөө жоохон дунджаас доогуур айл төрөө тэгээд ядуу байх тэгээд эмэгтэй хүн байх хүмүүстэй илгүүлэх ямар байсныг өөрөө давж туулсан юм шиг байлээ. Тэгээд хүний ийм одоо яригддаггүй найздаа ч ярьдаггүй юм эмзэг сэдвүүдийн талаар те ялгарлан гадуурхагдах одоо амиа хорлолт ч юм уу те сэтгэл гутралд орох зэрэг ийм нарийн мэдрэмжүүдийн талаар айгүй шударга хэрнээ маш оновчтойгоор бичдэг, уншихад бол маш амархан байдаг. Ийм зохиолч учраас бас олон хүмүүст бас таалагддаг. Тэгээд би энэ зохиолчийн Heaven гэдэг номыг унших одоо ярихаар бол бэлтгэсэн байгаа. За тэгээд яг энэ номон дээр болохоор нэг их спойлердахгүйгээр товч түүхийн яриа. Тэгээд бас уншиж байгаа хүмүүст хэтэрхий спойлерчих юм бол
сонирхолгүй болчих болов гэж бодлоо. Тэгээ хоёр гол дүр гардаг. За тэгээд нэг эрэгтэй хүү, нэг одоо охин хоёр, хүү охин хоёрын талаар гардаг гэсэн үг. 14 настай дунд сургуулийн хүү охин хоёр. За тэгээд хүүгийн нэр бол энэ зохиол дээр ерөөсөө гардаггүй. Хүүг болохоор Ice буюу нүд гэд одоо хочилсон. Яагаад нүд гэж хочилдог вэ гэхээр хүү маань тэр хүүхэд маань нөгөө нэг нүдний гажигтай. Тэгээд тэрнээсээ болоод бас хүмүүст ингээд нүд гээ хочлуулсан. За тэгээд энэ хүн маань хичээлийн шинжил эхлээд партанд ороосоо захиа олдог. За тэр захиан дээр болохоор би чамайг айгу олон одоо ингээд удаа ячиллаа. Тэгээд хоёулаа яг найз болох хэвээр хүмүүс юм шиг байна гэд одоо найзлах хүсэлт одоо илгээсэн ийм цагтлаар бол ном маань эхэлж байгаа аахгүй юу. Тэгээд энэ найзлах хүсэлт явуулсан хүн маань хин бэ гэхээр ангийнх нь охин Кожима гэдэг охин байдаг. За энэ охин болохоор бас ийм ар гэрийн хувьд айгу асуудалтай. Ар гэр нь ийм аав ээж хоёроос салцсан. Тэгээ аавыгаа айгу их сандаг ийм охин. Тэгээд одоо ус цасанд ордоггүй, өөрийгөө гадаад төрхний хувьд ингээд жоохон анхаардаггүй ийм охин. За тэрнээсээ болоод бас ингээд шоолуулдаг хүүхдүүдэд дээрлэхүүлдэг ийм охин. Тэр одоо нүд гэдэг очтой хүүд найзлах хүсэлт явуулаад энэ хоёр нууцаар ингээд цагтлаар харилцангаа бинийгээ энэ өсвөр насны дээрлэлтийн үед хэрхэн дэмжиж байгаа, энэ хоёр хүүхдийн сэтгэл зүй яаж хувирж байгаа, үүнийг яаж даван туулж байгаа талаар гардаг ийм ном. Тэгээд надаа энэ номны бас таалагдсан нэг зүйл юу вэ гэхээр дээрлэхүүлж байгаагаас гадна дээрлэж байгаа тэр хэсэг бүлэг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр хэсэг бүлэг хүүхдүүдийн сэтгэл зүй, тэр хүүхдүүд яагаад энэ хүүхдүүдийг дээрлэгээд байгаа юм болоо гэсэн бас үнцгийг ингэж харуулсан айгүй их таалагдсан. За тэгээд тэр нь юу вэ гэхээр дээрлэж байгаа ингээд хоёр хүүхдийн нэр гарч байгаа. За тэгээд нэг нь болохоор Момосой гэдэг одоо нэг энэ хүү аам л да. За энэ хүү болохоор ер нь бол ангидаа бас гайгүй сурдаг тийм. Тэгээд царай зүсний хувьд одоо арай дээр ч юм уу те бас царайлагтаа ордог. Тэгээд энэ хүүхэд болохоор яагаад энэ хүүхдүүдийг дээрлэж байгаа вэ гэдгийг бол ихтэй зүгээр л хүн дээрлэх те хүнийг зодох, хүнийг ингэж одоо доош нь хийх юм хүсэл байсан. Тэгээд яг энэ үед нь энэ хүүхдүүд байж таарсан учраас одоо би бол дээрлэгсэн. Ерөнхийдөө бол энэ хорвоо хүчтэй хүчгүй гэсэн хоёр ийм зүйлсээс бүрдсэн. Тэгээд бол ямар нэгэн шалтгаангүй би бол хүнийг дээрлэж байгаа гэсэн ийм үзэг гаргаж ирсэн байсан. За нөгөө талаас яг энэ дээрлэхүүлж байгаа энэ охин болох Кожима гэдэг охин болохоор юу гэж харж байна гэхээр дээрлэхүүлж байгаа хүн гэдэг маань өөрөө сул дорой хүчгүй хүн биш. Харин ч энэ дээрлэхүүлж байгааг ингээд даван тулаад ингээд тэгсэн хэрнээ ингээд байж гинэ гэдэг маань тэр хүн өөрөө хүчтэй. Дээрээс нь дээрлэхүүлж байгаа хүүхдээс дээрлэж байгаа хүүхэд юу олж харж байгаа вэ гэхээр өөрт нь байхгүй өөрөөс нь өөр зүйлийг олж хараад түүнээс айгаад тэгээд тэр хүүхэд айснаасаа болоод тэр хүүхдийг дээрлэж байгаа маа гэсэн ийм санаа байсан. Тэгээд эдгээр санаанууд нь надаа бас айгүй онцлогтой тийм өнцгүүд юм шиг энэ номон дээр санагцсан. Тэгээд Монголд бас айгүй их болдог юм шиг санагтаад би энэ номны талаар ярих гэж бодсон. Монголд яг юу илүү давмгай юм шиг санагддаг вэ гэхээр Монголд нөгөө нэг хүмүүс дээрлэлт гэхээр одоо бөөнөрөө очоод нийлээл заадах ч юм уу те бөөнөрөө очоод толгой тархилуун зохиол хөл гарлуун зохиол нэг юм биеийн маркаар ингэж хараад байдаг. Гэтэ Монголд юуг анзаарч харахгүй байгаа юм шиг надад мэдрэгддэг вэ гэхээр одоо энэ үгэн сэтгэл зүйн одоо дээрлэлт дарамтыг хүмүүс айгу олж харж чаддаггүй. Тэгээ баг яатсан хүчээ юу тэгчлээд гэжтэй гих маркаар хараад байгаа юм шиг санагддаг баггүй юу. Тэгээд ялангуяа өсвөр насны хүүхдүүд нөгөө нэг айгу эмзэг байдаг. Тэгээ сэтгэл зүйн төлөвшч амжаагаа болохоор иргэн тойрноос ирж байгаа ялангуяа гадаад охтууд дээр гадаад төрхний энэ доромжлол тэгээд энэ дээрлэлт бол айгүй хүнд тусдаг. Дээрэс нь миний анзаарсан юм ингэж дээрлэж байгаа хүүхдүүд бол зөвхөн 10 жил байдаг гэж би багтаа боддог байсан. За ингээл хүн дээрлэгдэг, хүнийг 9 бусдаар хэлдэг хүмүүс зөвхөн ингээл те төлөвшөөгүй бага насны хүүхдүүд байдаг гэж би боддог байсан чинь ингээд нас яваад их сургуулаа төгсөөд ажил дээр гараад ирэхээр хүртэл ингээд хүний дээрлэгдэг тийм хүмүүс байсаар л байдаг.
Тэгэхээр энэ дээрлэхэлт гэдэг маань ерөн шатандаа байдаг хүнийг ялгарлан гадуурх гэдэг маань шатандаа байдаг ийм сул дорой хүний сэтгэл зүй юм байна гэдгийг бол би ойлгож мэдсэн. Тэгээд хүүхдүүдтэй ер нь ингээд дээрлэхүүлээд байгаа, бусдад доромжлуулаад байгаа хүүхдүүдтэй бага зэрэг яаж дамд болох вэ гэсэн юм зөвлөгөө өгье гэж бодсон. Тэгээд би аах мэдээж мэрэгжлийн хүн биш. Гэхдээ ном уншаад энэ номыг уншаад юу нь яах ёстой юм болоо гэд би бодсон байхгүй юу. Тэгээ хамгийн түрүүнд хэлэх ёстой зүйл бол яг дээрлэхүүлээд байгаа гэдгээ таньж мэдэх ёстой юм билээ. Таньж мэднэ гэдэг маань болохоор намайг энэ хүмүүс нийлжээд доромжлоод байгаа юм байна гэдгийг ойлгох хүртлээр хүн бас айгүй уддаг юм шиг санагдсан. Тэр нь юу вэ гэхээр ихэвчлэн энэ дээрлэл яаж илэрдэг вэ гэхээр ойр дотныхноос айгүй их гардаг. Ялангуяа найз нөхдөөс найз гэж хэлдэг хүмүүс таныг үгээр доромжлох ч юм уу таны бие түхрэхээс бас айгүй эхэлдэг юм шиг харагддаг баггүй юу. Тэр нь яаж илэрдэг вэ гэхээр чи өнөөдөр ямар сонио хуц өмссөн, өсчийн ямар сонин байна ч юм уу те ийм багаар таны гадаад төрхийг таны одоо өөрчилж болохгүй бас хүний юмнууд байдаг штеп. Хүний нүрийн бүтэц ч юм уу биеийн байдал хөгжлийн бэрхшээлийг ингэж өөлөх тэрүүгээр жоохон дог тохуу хийх те шоолох те тийгцэн байна гэж хэлэх, олонний дунд хэлэх энэ маркаар таныг бол дээрлэх, тухгүй байлгах, таны орон зайд халтгаар бол эхэлдэг. Тэгээ хүүхдүүд тэрийг анхандаа бол яг нөө найзаас нь ирж байгаа учраас за гэл нэгээл те эвгүй байдал гарахманд бол ингээ нэгээ ч юм уу эсвэл зүгээр чимээгүй өнгөрөөчдөг. Тэгээд энийг таныг бас дээрлэж байгаа нэг хэлбэр гэдгийг бол олж мэдэх хэрэгтэй. За хоёр дахь зүйл маань юу вэ гэхээр энэ нь одоо таныг тэр хүн одоо үгээр доромжлох, биеийн ямар нэгэн байдлаар дээрлэхэлт үзүүлж байна гэдэг маань та бусдаас сул дорой болохоор ч юм уу бусдаас өөр болохоор ингэж байгаа гэсэн үг биш. Энэ нь эсвэргээрээ тэр хүний сэтгэл зүйг харуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хин нэгэн дээрлэхүүлж байгаа бол өөрөөсөө өг харих хэрэггүй гэсэн үг. Би бүдүүн болохоор, би царай муутай болохоор, би хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүмүүс намайг дээрлэгчлээ гэж харах ёсгүй юм байна гэж би энэ номыг уншаад ойлгосон. Эсвэргээрээ тэр хүн таныг хараад танаас болон өөрөөсөө өөр нэг зүйлийг олж хараад тэрэндээ чигшид зэвүүрсэй ч юм уу атаархал нь хөдлөөд өөрийнх нь нөгөө дутуугийн мэдрэмж нь төрөөд insecurity-ийн хөдлөө тэр хүмүүс бүр ингээд биеэ барьж чадаад тэгж тийм муухай авир гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр эсвэргээрээ тэр хүмүүс өөрсдөө амар сул дорой сэтгэл зүйтэй хүмүүс гэсэн үг. Энийг би юун дээр агүй их анзаарсан бэ гэхээр өсвөр наснд охтууд ингээд амар гоё ийм хүний ийм онцгой юмнууд байдаг штэ. Одоо жишээлбэл ийм гоё бурцгар үстэй ч юм уу те. Эсвэл ийм гоё ийм чартгар ийм гоё нүдтэй хүмүүс байдаг штэ. Тэд нар бол ийм хүний өдөр тутам ингээ хараад байдаггүй айгу гоё ийм өрмөц зүйлсүүд байхгүй юу. Тэгээд эдрийг хүүхдүүд хараад охтууд бие бинийгээ гадаад төхөөр айгу ингэж дээрлэгдэг. Чиний нүц чинь тиймтэй ч юм уу. Чиний үс инээдтэй. Чи ста нэрээ ийм үстэй ч юм уу те. Ингэж одоо олонний дунд найз гэж нэрлэлчингуутлаа араас нь ингэж эвгүй байдалд оруулдаг бие бинийгээ. Ийм охтууд бол байдаг 10 жилд. Тэгээ энэ нь юу вэ гэхээр тэр охин танд байгаа зүйлийг анзаараад тэгэн гутлаа өөртөө байхгүйдаа ингээ эмзэглээд өөрөө тийм зүйлийг бас битүүхэндээ хүсээд байгаагаа мэдэхгүй учраас атаархаад ийм үйлдэл айгүй их гаргадаг юм шиг санагддаг. Бас ажил дээр бас нэг юм анзаарагддаг. Ажил дээр өөрөөсөө илүү одоо амжилттай чадамжтай, амбицтай, дээрээс нь залуу хүнийг хараад утсан ч юм уу эсвэл тэр байгууллагт өмнө орсон хүмүүс жоохон илүү юм өгөхгүй, жоохон ялгаж хандаад байгаа юм шиг. Тиймэрхүү ийм нийгмийн жоохон юм ялгарлан гадуурхал надад айгүй их ажиглагддаг байхгүй юу. Тэгэхээр би ерөөдөө юу гэж хэлэх гээд байна гэхээр амар нуршчлаа. Юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь л хүн таныг дээрлэж байна гэдэг маань та айгүй гоё өрмөц байна. Та айгүй илүү байна. Тэгээ тэр хүн таныг өрмөц байгаа учраас таныг илүү байгаа учраас тэрэнд айгаад ингээд тэрнээс бүр ингээд сандраад тэгээ тэр хүний insecurity хөдөлж байгаа учраас ингэж
тань руу дайрч байгаа шүү. Тэгээд нөгөө нэг онлайнаар хүмүүс би билүүгээ амирх дайрдаг штеп. Ингээд бичлэг хийж байгаа хүмүүс рүү ч юм уу тэр бас яг л ялгаагүй. Тэр хүн таны хэлж байгаа юмнаас бүр ингээд сэтгэл санаа нь бүр insecurity болоод те бүр тэрэн дайж сууж ядаад тэгээд таныг ингээд хейтэлсэн ч юм уу те үзий ятсан комент бичиж байгаа. Тэгэхээр энэ нь таны одоо суул ч юм уу те таны сүрэг талын талаар биш эсвэргээрээ тэр хүний эмзэглэж авдаг зүйл шүү гэдгийг ойлгоорой гэж бол өсвөр насныхаа хүүхдүүдэд хэлмээр байна. За тэгээ 3 дахь зүйл нь болохоор өөрийгөө эерэг бодолтой, өөрийг тань хайрладаг, таны амжилтын төлөө барахдаг хүмүүсээр хүрээлүүлэх байгаа. За тэгээд ганцаараа гэж өөрийгөө ерөөсөө бодож болохгүй. Ямар ч нөхцөл таныг ойлгох, таныг хайрлах тийм найз нөхөд, тийм одоо гэр бүл эсвэл бол одоо том хүмүүс ч юм уу те багш таны сэтгэл зүйг ойлгох тийм хүмүүс гарч ирнэ хүүхдүүдэд. Тэгэхээр ганцаараа шаналж явах биш энэ хүмүүсээс тусламж авах, энэ хүмүүс юу тулаад байгаагаа хэлэх бол маш их чухал. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор өөрийнхөө хэл хязгаарыг тавьж сурах хэрэгтэй. Тэгээд хэл хязгаарыг тавина гэдэг маань учир зүггүй эргүүлээ зохиод зодоод үг хэлээр доромжлоод гэсэн үг бол биш. Миний биед хинч хүрэх ёсгүй, намайг хин нэгэн тэ 3 дахь читгээд хурж ирээд доромжлох ёсгүй гэдгийг тэр хүмүүст ойлгуулах, үгээр хэлэх болохгүй бол ер нь би зөв хувь хүнийхээ үднээс хязгаарыг тавьж өгөх ёстой гэж би боддог. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг хийсний дараагаар бол өсвөр насны ч гэлтгүй ерөнхийдөө нийгэмд гарахаар хүмүүс таныг бас жоохон дарамтлах гэж оролдох ч юм уу те жоохон дээрлэх гэж оролдоход бол та юу хийхээ мэддэг болцсон байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийг байранд тавих хэл хязгаарыг бол мэдрүүлэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ ингээд сэтгэл зүгээрээ ингээд хохироод юу хийхээ мэдэхгүй байгаа бол ганцаараа биш шүү. Тэгээд ерөнхийдөө монголчуудын нэг анзаарэгддэг юм нь өсвөр насны дээрлэхэлтийг бол даван туулж одоо хүүхдүүд ер нь хүүхдүүд л байдаг штэ тий хүн болгоно л ер нь ямар нэгэн байдлаар амсдаг гэж харах гад байдаг. Тэгээд багаас нь бол энэ зүйлийг буруу гэдгийг бол эцэг эхчүүд бол ойлгуулах хэрэгтэй юм санагддаг. Тэгээд энэ бол ерөөсөө энгийн тий нормал хүнийг бол гадаад өрхөөр нь ч юм уу бусдаас өөр байлаа гэд гадуурхах ёстой зүйл гэсэн үг биш гэдгийг бүр хүүхэд байхаас нь ойлгуулаагүй учраас эцэг эхчүүдийн бас буруу зүйл байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд хэрвээ өсвөр насны хүүхдүүд энэ талаар яг шаналаад явж байгаа бол ганцаараа биш шүү гэдгийг ойлгоорой. Тэгээд ер нь бол тэгээд дээрлэх байгаа хүмүүс кармагаа хүртдэг юм дөө. Тэгээд тэрийг бас ойлгоод тэгээд энэ бол амьдралын чинь бүх хэсэг биш. Хизээ нэгэн цагт үнээр сэтгэлжин шархасан байж болно. Тэгээд энэ зүйлийг давж гарах тийм гоё өдөр ирнэ гэдгийг бас бодолцоорой гэж хүсэж байна. Тэгээд хэрвээ та бүхэн хүсвэл энэ Mieko Kawakamiгийн Heaven гэдэг номыг заавал уншаарай. Тэгээд ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдэд айгүй хэрэгтэй ном юм билээ. Тэгээд охтуудаас сонирхож ивэл Breast and Eggs гэдэг номыг уншихад бол гэмгүй. Тэгээ өнөөдрийн яг энэ бичлэг маань нэг иймэрхүү марктай болж өндөрлж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.